Гэр хорооллын замыг сая яг бид нар нэг хоёр аж ахуйн нэгжтэйгээ уулзаад автовара компанитай хамтраад нэг хэдэн байршлуудад нэг зам янзлая гээд сумын онцгой комисс суралдаад тэгээ нөөцийн сангаасаа болон гамшигын эрчлийн сангаасаа өрхий шавхаж байгаад нэг 75 сая төгрөг гаргасан юм аа. Тэгээ одоо сүүлийн үед нэг ажил хийх нэг хэцүү, хийхгүй байх бүр хэцүү болчиход байна. Тэгээ юу ч хийдэггүй. Ер нь бол нийтийн эзэн шиг зам талбай цэвэрлэгийн арчилгаа ногоон байгууламж нь чоолсон хөгжил хариуцж байгаа шүү дээ. Аймаг дээр одоо төсөв мөнгө тавигдаад явж байгаа. Тэгээ аймагаас арчлахгүй байгаа учраас сум өөрөө хөрхийн энэ чинь нөөцийнхөө сан гамшигын зардлаасаа нэг 75 сая төгрөг тавиад ингээд одоо бид нэр багийн дарга нартай яваад зайлшгүй үнэхэрийн одоо явах хэцүү байгаа, эвдрэлтэй байгаа энэ замуудыг одоо ингээд сонгоод манай захирчийн ажлын албанаас ингээд явсан. Тэгээ ажлын хэсэг гараад энэ дээр ажиллаад замуудаа сонгосон байгаа. Тэгээд юу гэдгийг нэг 5 дугаар баг яагаад гасагдсныг одоо тайлбарланд бий цэдэр гэж бас буруу ярьж ийн гэж хэлэх чинь. Ерөөсөө нэг 5 дугаар багийг янзсан ч гэж байгаачгүй. Бид нар харин одоо өөрснөө иргэдийн санал хүсэлт одоо замын нөхцөл байдлаас нь хараад ингээд янзлах гэж байгаа. Өөрснөө санаачлаад ингээд хийж байгаа ажил шүү гэдгийг бас хэлэх гэсэн. За хар ялааны хувьд бол одоо та бүхэн бүгдээ мэдж байгаа. Түрүүн засаг дарга хэлж байна. Алтан эмээл төртөл зөндөө байлаа. Гэхдээ ийм учраас бид нар хүлээн зөвшөөрөд байжээ гэсэн үг биш. Байгаль орчны газрын дарга хэрлэн сум хариуцж байгаа гэдээ бас л ярьж л байл. Тэгээ 270 300 гаруй сая төгрөгөөр хэдүүлээ шаал дэмий замаа хажуугаар зүлэг дарж яхахын оронд энэ ногоон байгууламжаа бид нар тэр метр 80-аар нь доороос нь тайралтын хийгээд ургамлынх нь одоо тэр одоо холбогдох хор морын цацаад явах боломжтой л байсан. Тэгээ хариуцсан ажиллаа ингээ хийхгүй тэгээ сүүлийн үед одоо юм л бодвол одоо чоо болсон хот гээд эсвэл нэг хүн амьтанд цуглуулдаг нэг ийм дарга ирлээ тийм уулзалт болох чинь хүн цуглуул эсвэл бол нэг одоо уураа хөрөхээр хэрлэн сум гарч хогоо цэвэрлгээд нэг аж ахуйн тооцоолт үйлдвэрийн газар шиг хэрлэн сумыг ингэж олон жил ингэж дээрлэхэж явж байна. Одоо хэдүүлээ энийг болиё л доо. Хэрлэн сумын төвөөс 22 төлөөлөгч сонгогдсон байгаа. Тэгээ нэг ажил хийх гэвэл хамтраад дийгаа дэмжээд ингээд явмаар байна шүү дээ. Тэгээ хийхээр хийлээгээд хийхгүй бол тэр хийхгүй байлаа гэд ингээд баймааргүй байна. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ гэж бас байгаа. Зам гэж там болсон. Тэгэхээр ирээдүйд одоо 26 оныхоо юм дээр хэдэн тоног төхөөрөмжүүд тавиад өгөөсэй л гэж би хэлмээр байгаа. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгийн арчилгааны техник тоног төхөөрөмжүүд аюул сайжирсан юм байлээ шүү дээ. Хөрш оронд чинь маш олон тоног төхөөрөмж байна. Тэгээ эндээс авчираад одоо нэг төсөв мөнгүүдийн тавиад тэгээ юм л бол одоо ингээд арга ядаад одоо нийтийн эзэмшлийн зам талбай дээр бид нар цэмцгэр чавуулсан төсөл хэрэгжүүлээд дахиад л өрхий хэрлэн сумынхаа багахан төсөөс мөнгө гаргаад 28 хүн аваад одоо ингээд баг энэ тэмдгүү цэвэрлүүлээд явж байна. Зүүн чаваасаа өгжил одоо өнөөдөр дөрвөндөө нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ байгаа. Хот өөрхий өөрснийхөө хүрээнд жоохон мөнгө гаргаад ингээд санаачлаад ажиллаад хийгээл явж байгаа. Иргэд бол энийг одоо хот хариуцч нь аймаг хариуцч нь үл мэдэхгүй тэгээд одоо хийж байгаа нь буруу юм шиг хийхээр одоо ажил хийлээ гэж яригддаг. Энэ байдлыг бас ажил хийж байгаа улсуудаа бас ойлгодог баймаар байна, урамшуулдаг баймаар байна. Бид нар бол айл өрх аж ахуй нэгжийн хогийг авдаг л үүрэгтэй ахуй хогийг шүү. Хэрлэн тогтцол үйлчлэгээ бол гэр хорооллын хогийг аваад дууссан шүү. Хур хогийг бүгдийг аваад одоо сардаа нэг авдаг болсон. Орон сууцны хорооллоор нэг авдаг болсон, гэр хорооллоо 4 хуваагаад авдаг болсон, аж ахуй нэгжлэр нэг авдаг болсон, 6 хаваацсан. Зохион байгуулалтыг хийцсэн. Өдөр болгон зүтгээд явж байгаа. За ийм л хариултыг баярлалаа.